Мөнгөний талаар ярих бүрд хэрхэн ухаалгаар удирдах аривжуулах вэ гэдэг сорилттой бид үргэлж тулгарсаар ирсэн. Одоогоос 300 жилийн өмнө энгийн ард иргэд хуримтлуулсан хөрөнгө мөнгөө хадгаламжинд хийх биш. Илүү ухаалгаар удирдах өсгөх нэгэн арга олсон нь хөрөнгө оруулалтын сан байв. Манай улсад харьцангуй сүүлд суурай тавьсан энэхүү хөрөнгө оруулалтын сан гихчийн талаар сүүлийн үед хинхингүүл ярих болсныг анзаарсан л бидтэй. Хувьцаатай арай хийж танилцчаа сууж байхад юун хөрөнгө оруулалтын сан бэ гэж тэнэгэлж суугаа хүмүүст энэ талаар дэлгэрэнгүй сайхан тайлбарлаад өгье. Хөрөнгө оруулагчдын эцсийн зорилго бол мэдээж хөрөнгөө өсгөж түүнээсээ ашиг хүртэх явдал. Ингэхдээ бид өөрсдөө хөрөнгө оруулах бүтээгдэхүүнээ сонгон 100% бие даан шийдвэрээ гаргаж хөрөнгө оруулалтаа хийдэг. Гэхдээ хөрөнгө оруулагч болох хүсэлтэй хүн бүр шаардлагатай судалгаа шинжилгээг хангалттай түвшинд хийх загвуугаас үүдэн оновчгүй хөрөнгө оруулалт хийх, сэтгэл санаа хөрөнгө мөнгөөрөө хохирох зэрэг эрсдлүүтэй нүр тулгардаг. Эдгээр шалтгаануудаас үүдэн хөрөнгө оруулалтын сан хэмээх зүйл гарч ирсэн юм. Хөрөнгө оруулалтын сан гэдэг нь олон нийтээс мөнгө татан төвлөрүүлж хамгийн ашигтай гэж үзсэн бонд, хувьцаа зэрэг санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулж хөрөнгө оруулсан иргэдийн мөнгийг өсгөн эргүүлж өгөх зорилготой юм. Тухайлбал та явагдаа хөрөнгө оруулалтын сан мөнгөө 100% даатгаад өглөө гэж бодъё. Хөрөнгө оруулалтын сан мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн хөрөнгө оруулалтын менежментийн компани удирддаг ба тэд шаардлагатай бүхий л судалгаа шинжилгээг бидний өмнөөс хийн мөнгийг маань захиран зарцуулдаг гэсэн үг. Ердөөсөө та элдв ханш харж хямралгүй тайван унтаж бай. Харин би таны өмнөөс ажиллая л гэсэн зарчимтай гэсэн үг. Nice. Бүх өндгөө нэг сагсанд бүүхий гэсэн бичгдээгүй хуулийн дагуу сан зөвхөн нэг л бүтээгдэхүүнд хөрөнгө оруулдаггүй. Яг л бид сагсандаа хамгийн чанартай гэсэн хүнсний бүтээгдэхүүнүүд сонгон авч хийдэг шиг тэгэд олон төрлийн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдээс хамгийн өгөөжтэй, хамгийн сайн гэснийг шилж сонгон багцаа бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл таны мөнгөө өгсөн сангийн багцад Tesla, Apple, Google, Amazon гэсэн компаниудын хувьцаа байгаа бол та нэг удаагийн хөрөнгө оруулалтаар эдгээр бүх компанид нэгэн зэрэг хөрөнгө оруулж хувьцаа эзэмшигч нь болж байна гэсэн үг. Мөн бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэх мэт хөрөнгийн бирж дээрх тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүнүүд ч сангийн багцад багтсан байж болох. Хамгийн анхны хөрөнгө оруулалтын сан тэртээ 1773 онд Нидерланд улсад үүссэн байгуулагдсан ба өнөөдөр дэлхийд даяар 126,000 гаруй хөрөнгө оруулалтын сан үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Тэр дундаа хөрөнгө оруулалтын сан хамгийн хөгжин цэцгэлсэн улс бол яах аргагүй Америк нэгдсэн улс бөгөөд дэлхийн хамгийн алдартай хөрөнгө оруулалтын сангууд тус улсад хараалагдав. Үүний гол шалтгаан нь 1929 онд тохиосон их хямралын дараагаар хамтын хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль журмууд илүү боловсронгуй болж төрөл бүрийн санхүүгийн шинэ бүтээгдэхүүнүүд гарч ирснээр улам хөгжингүй болсон гэдэг. Хөрөнгө оруулалтын сан дотроо бас хэд хэдэн ангилалтай. Хэлбэрийн хувьд хамтын болон хувийн гэсэн хоёр хэлбэртэй. Хамтын хөрөнгө оруулалтын сан нь та бидний түрүүнээс хойш яриад байгаа олон нийтээс мөнгө татан төвлөрүүлдэг, хамтаараа нийлээд хөрөнгө оруулдаг санг хэлээд байгаа юм. Харин хувийн хөрөнгө оруулалтын сан нь тухайн сангийн бодлогод тусгасан тодорхой шалгуурын дагуу цөөн тооны хөрөнгө оруулагчдаас их хэмжээний хөрөнгө татан төвлөрүүлдэг эрсдэл өндөртэй сан юм. Арай илүү оймс илээсэн мэргэжлийн хөрөнгө оруулагчид тусаанд хөрөнгө оруулдаг л гэж ойлгочих хэрэгтэй. Өнөөдөр манай улсад 22 орчим хувийн хөрөнгө оруулалтын сан үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Харин төрлийн хувьд хамтын хөрөнгө оруулалтын сан хаалттай болон нээлттэй гэж ангилдаг. Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын санг энгийнээр тайлбарлавал хөрөнгө оруулагчдаа сатан төвлөрүүлэх дүнгийн хэмжээг эхнээс нь тогтоосон байдаг. Нэгж хувьцаа гэдэгтэй адилхан нэгж эрхийн тоо тогтмол буюу анх гарснаас хойш нэмэгдэхгүй бас хасагдахгүй гэсэн үг. Нэгж эрхийн тоо нэмэгдэж хасагддаггүй учраас ийхүү хаалттай гэж нэрлэдэг байгаа юм. Хэрв сан 5 тэрбум төгрөг татна гэж анх тогтоосон бол тэр дүнгээрээ л хөрөнгө оруулагчдаас мөнгө татан төвлөрүүлдэг. Хоёрдугаарт нэгж ирэх нь хөрөнгийн биржээр арилжаалагдаг учраас та зөвхөн хөрөнгийн бирж дээрээс хамтын хаалттай сангийн нэгж ирэхийг авч хөрөнгө оруулах боломжтойгоос гадна яг л бирж дээр хувьцаа арилждаг шиг хоёр дахь зах зээл дээр нэгж ирэхээ нээлттэй арилжиж бас зарж болно. Хаалттай сангийн бас нэгэн онцлог нь бирж дээр арилжаалагдаж байгаа учраас нэгж ирэхийн үнэлгээнд хөрөнгө оруулагчдын авах зарах захиалга эрэлтээс үүдэн зах зээлийн ханшаар тогтдог. Хэрв хаалттай хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулсан бол яаж ашиг хүртэх вэ гэж юу? Та ногдол ашгаар болон хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа дуусгар болох үед нэгж ирэхэд ногдох хөрөнгийн буцаан хуваарлалтаар ашиг хүртэх боломжтой.
Үүнээс гадна хаалттай хамтын сангийн хувьд биеж дээр арилжих байдлаар нэг жирхийн ханшийн өөрчлөлтөөс ашиг хүртэх боломжтой. Одоогоор манай улсад үндэсний хувьчлалын сан, мандад ирээдүйн өсөлт гэсэн хоёр хамтын хаалттай сан бий. Жишээ нь үндэсний хувьчлалын сангийн хувьд манай улсын хамгийн анхны хаалттай хамтын хөрөнгө оруулалтын сан бөгөөд 2020 онд олон нийтэд нэг жирхээ санал болгож нийт 475 тэрбум төгрөгийг татан төвлөрсөн юм. Ийхүүдэд төвлөрсөн мөнгөөрөө амжилттай хөрөнгө оруулалтыг хийсээр хөрөнгөө 9.3 тэрбум төгрөгт хүргээд байгаа юм. Хэрв та тус сангийн нэг жирхээс худалдаж авлаа гэхэд бонд, хувьцаа, алт болон бусад түүхийн эдүүдэд сангаар дамжуулан хөрөнгө оруулах боломжтой юм. Харин хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сан гэдэг нь нэг жирхэн хөрөнгийн бирж дээр арилжаалагддаггүй, өөрсдийн гэсэн тусдаа платформороо дамжуулан хөрөнгө оруулагчдаас мөнгө татдаг сан юм. Хөрөнгө оруулалтын хэмжээ ямар нэгэн тоонд баригдахгүй бөгөөд хөрөнгө оруулагчид нэмэгдэхийн хэрээр сангийн нэг жирхийн тоо нэмэгдэж болно. Нээлттэй сангийн нэг жирхийн үнэлгээ нь net asset value буюу тухайн үеийн цэвэр хөрөнгийн үнцнээр тогтоогддог. Түүнчлэн хөрөнгө оруулагч хүссэн үедээ хамтын нээлттэй санд хөрөнгө оруулж, бас хүссэн үедээ сангаасаа хөрөнгөө татан авах боломжтой. Харин та нэг жирхээ сандаа буцаан худалдахдаа тухайн үеийн сангийн цэвэр хөрөнгийн үнцнээс хамааран ашиг хүртэх боломжтойгоос гадна мөн ногдол ашиг болон сан татан буугдахад өөрийн оруулсан хөрөнгөө өсгөн буцаан авах боломжтой. Одоогийн байдлаар манай улсын хувьд хөрөнгө оруулагч үндэстэн мандал хуримтлал гэсэн хоёр хамтын нээлттэй сан үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайлбал хөрөнгө оруулагч үндэстэн нээлттэй хамтын хөрөнгө оруулалтын сангийн хувьд 2022 онд үйл ажиллагаа эхлүүлсэн бөгөөд олон нийтээс 3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Уг сангийн гол онцлог нь хөрөнгө оруулагчдаа дотоодын төдийгүй олон улсын хөрөнгийн зах зээлээс өгөөж хүртэх хөрвөх чадвар сайтай нэг жирхийг санал болгож байгаа юм. Эцэст нь аль хөрөнгө оруулалтын санд мөнгөө даатгах вэ гэдэг асуулт толгойтой нь орж иж байгаа байх. Иймд юун түрүүн тухайн сонирхож буй хөрөнгө оруулалтын санг удирдах буй баг болон сангийн менежерийн туршлагыг сайтар судлах, мөн сангийн бодлого буюу юунд хөрөнгө оруулах вэ гэдэгтээ сайтар танилцж байж 7 хэмжиж нэг огтлоорой гэж зөвлөе. Lemon Press-ийн Stories цувралын ээж дугаар танд хүрлээ. Хэрэгтэй мэдээлэл байсан бол цааш түгээж дэмжээрэй. Танин мэдхгүй гайхахаас эхэлнэ.